Өглөөний мэнд. За бид нар өнөөдөр Сага хотоос Дарчэн гэдэг Кайлас уулын бэлд байдаг тосгон руу 400 км яв. Өглөөний цайгаа уугаад тэгээд замдаа гарнаа. За ингээд маргаашнаас манай Кайлас уулын горооны аялал эхэлнэ. За манай Кайлас уулын бэлд байгаа. Дарчэн хот. За Кайласын горооны бэлтгэл хийж байна. Хүчил төрөгчүүдэд хуваарлж байна. За ус тэгээд маргааш яаж явах журмын талаар одоо мэдээлэл хийгээд тэгээд амарцгаанаа. За энэ нэг удааны зотог энэ мантуу хоёроор Кайласыг тойрох юм байна да. За Кан Римпоче буюу Кайлас уулын горооны эхлэгцэд. За эндээс билет авт юм байна. Зарим нь бол ланжгараа ачаатай, зарим нь баг ачааг байна тий. За Кайлас уулын Дарцгийн овоон дээр ирсэн байна. За энэ Дарцгийн овоог 1681 онд одоо Ладакыг чөлөөлсөн 4-р Ванчин богдын шав Монгол лам Гандан цавын баасанд зориулж босгосон юм байна. За яг энтэй адилхан энэ Дарцгийн овооны яг энэ одоо Дарцгийн овоо гэдэг нь том туг гэсэн утгатай үг юм байна. Дарчэн гэдэг. Тэгээд энийг Жокон хийдийн одоо горооны замд мөн энэ Монгол лам одоо энэ Төвд Ладакийн дайнд үргэлжсэн хүмүүсийн дурсгал зориулж ийм аваа босгосон байт юм байна. Нана зогс. За манай багийнхан. За бидний урдаас энэ ирж байгаа мөргөлчд бол Бонгийн мөргөлчд байхаа. За Бон Жайнизмын мөргөлчд нь Кайлас уулаа нар буруу тойрдог. Хинду буддистууд болохоор нар зөв тойрд юм байна. Бон гэдэг нь болохоор юм бөө талтай. Жайнизм нь бас энэ энэтхгээс гаралтай бас л тийм бөө талын урсгалтай. Тийм шашны урсгал юм байна. Тэгээд нар маань болохоор Кайлас уулыг тойрохдоо нар буруу тойрдог. Буддистууд болон хинду шашинтнууд болохоор нар зөв тойрдог юм байна. Ард Монголын алдарт гороочин Урка гэдэг хүн явж байна шүү дээ. Кайлас ууланд юу хийж яваа юм? Бодол мөргөжл явах та. Оёрана гэдэг. Дэшидилек
За 3 алхаад нэг мөргөөд байна. Тэгээд ингэж мөргөж энэ 52 км замыг нэг сар орчмын хугацаанд туулдаг юм байна. За явгнаар бол 13 билүү 15 удаа тойроод нэг бүтэн эргэлт болж байгаа юм. За тэгээд бүтэн эргэлт гороогоо хийж дууссаны дараагаар Кайлас уулын дотоод гороо гэдэг зүйлийг хийдгээ гэж манай хөтөж тайлбарласан. За бид нар одоо Кайлас уулын гороолоод явж байна. Манай баг нийтдээ 6 хүнтэй. Тэгээд одоо ласт буугаад Эверестийн Аазлагер ороод тэгээд өчигдөр Кайлас уулын урд үрдэх Дарчэн гэдэг газар ирсэн. Тэгээ өнөөдөр өглөө ингээд Кайлас уулын Тоги явуун дээрээс Кайлас уулынхаа гороог эхлүүлээд явж байна. За Кайлас уулын гороо нийтдээ 52 км замыг туулдаг. За Кайлас уулын гороог одоо гадаад гороо, дотоод гороо гэж хоёр ангилдаг. Тэгээд энэ гадаад гороо нь болохоор нэг 13-аас 15 тойрсон одоо бүтэн гороо хийлээ гэж үзээд тэгээд дотоод гороонд ордгийн байна. За бидний хувьд бол нэг л удаа тойрох зорилготой байгаа. Тэгээд багийнхантай амжилт хүсье. Манайхан өнөөдөр гайгүй боломжийг явцгааж байна. Ер нь бол яг Кайлас уулын горооны замд явж явах хамгийн гол тохиолддог бэрхшээл бол яг өндөр авалт. Одоо нэг өндрийн өвчин гэж яриад байдаг тийм ээ. Ер нь бол яг монголоор бол уулын сүр дарагдах өвчин гэж нэрлэдэг юм байлээ сүр. Сүүлд энэ орчуулгын хэллэгүүд орж ирээд өндрийн өвчин гэд нэрлэлсэн. Тэрнээс ч уулын сүр дарагдах өвчин гэдэг юм байлээ. Тэгээд тэр уулын сүр дарагдах өвчнөр харин харьцангуй манай багийнхан айхтар нөлөөлөл багтай байна. Гэхдээ яг энэ орон нутгийн бас ийм мөн одоо хүчил төрөгчийн боллооноор хүчил төрөгч нэмэлт хүчил төрөгчээр амьсгалаад яваад байгаа учраас бас манайхан гайгүй яваад байна. За тэгээд багийнхандаа амжилт хүсье. Жижигхэн хүүхдтэйгээ цаг мөргөө явж байна. Яг хийдийнхээ баруун талд нь хийдийнхээ гинэ. Уулынхаа яг баруун талд нь явж байна бид нар. За яг ингээд харагдаад. За энд бас хүн мөргөөд явж байна. За энийг даваад 1 км за 2 км яваад нэг цайны газар байгаа тэгээд тийшээ орж хүмүүсээ жоо амраанаа. Хоёр. Өдөртөө одоо 3 л явж байгаа юм тийм. За энэ Кайлас уулын горооны замд байдаг энэ цайны газрууд энэ мөргөлчд болон явган аяллаар яваа хүмүүст үйлчлэх зорилттой. За энэ юу машин ингээ урдаас ороод ирж байгаа юм хэрэг. Энэ нөгөө өндөрт явж байгаа учраас хүмүүсийн бие заримдаа огцон мууддаг. Тэр үед энэ дуудлагын машинууд ирж хүмүүсийг аваад доош нь тэр Дарчэн руу аюулгүй байдалтай газар руу буулгадаг. За 9 км явчихв.
За нэг иймэрхүү дээ. Тэр усундаа бидэн гомн тэгэл. Тэг мөргөлчд энд ирээд өөрсдөө ирээд амрах зэрэгтэй ормор бэлдсэн дээ. Оо нэ. За. За энд. Хүн багт юм. Зайтай газар суух юм уу? Гэгээ мэгээтэй. Харин жоохон гээ. Арай л гэрэлгүй юм аа. We sit in the side. Сэнда. It's too dark. Нанас оч. За энэ манай энэ хоёр бүсгүй аялал жуулчлалын салбарт ажилладаг. Өнөөдөр дэлхийн аялал жуулчлалын өдөр. Энэ хоёр одоо Кайлаас ууланд явж байна. Ингээд 10 Монголын албарт ороочд болж байгаа маа. Хэлжүүлсэн 70 жилийн хойно зүргийа. Бас аялал жуулчлалын салбарын нэг 70 жил яваа болж байгаа гэсэн. Улаанбаатараар нэг юм болж байгаа юм гэсэн. Манайс мэдж байгаа юм аа. Ан мөрний дээгүүр тавьсан гүүр байна да. Ган мөрний уснаас авч аваад муудаггүй гэсэн чинь нэрээ үнэн юм биш. Тэр одоо эндээс тэгэл аваад явж байлаа шүү дээ. Ганг мөрөн бидний урд урсч байна. Ингээд болж байгаа бид нар авсан байхгүй юу? Одоо муудаг байж байгаа юм. Чумда. Омкандаруhi humhumpe. Омкандаруhi humhumpe. Бүр химш. Шо. Бүр хим юу вэ? Шо гэж байна. Өчтгий байна. Шо. Ойртуулта. Ганцхан натач. Начмар. Дуртай гар байна. Босхгүй юм. Ядчаад идэх юм. Одоо стейк. За барь. За. Асуу ирэхгүй байгаа даа. Таруу марга юм ойрхоноос Мангар тарган байна те. Оо ингээд шууд ингээд ичт. Идэр. Шо гэдэг нь идэр л гэсэн утгатай юм шиг. Нэ. Шо. За. Яс илж болох юм байна. Илэхэр айгаад байна. За яг ер нь бол монголчууд бас нухдаг болохоор айдаг байж магадгүй юм аа. Тэг гайгүй ч юм уу. Ямарс айлгууд бол их дуртай юм. Тэр жаал. Тархич хөөх юмт биш. Итгэл бодоод тийм гоё амттай гэж бодоод байсан ч гэсэн тийжээж болох юм байна. Навид харгунач одоо тэгээд жуулчин мөргөлчтийн өгсөн юмыг идсээр байгаа. Пандаса юмнууд байна.
Хандаасан юм бод. Удаацлаа шүү дээ. Э. Өчигдөр шиг өгдөө чи. Нөр хайшаа юм бэ тий. Хуваагаад идэлтэй. Энэ лав Капитрон банкны тарга баг. Нэлбот наваад очиж байгаа. За. Энд Капитрон гэж нэр өгдөө шүү. Сайн хатаа. Дараа эрэхтэй. Над чи энэ авид дарууч жамаараа өгдөг бах уу? Юу хөө тий. Та ер нь бол жамаараа өгөх нь үз. Аа? Хацалтаа л. За Дерапук хийд дээр ирж байна. Энэ урт дахь дарцаг хавар байгаагүй одоо. За хизээ барьсан юм гэдэггүй. Ямарсан энэ жил барьсан юм шиг. Кайлас уулын хойд хана. Үнэлтэй байна. За бидний өнөөдрийн үзэх Дерапук хийд дээр бид нар хүрээд ирлээ. Дерапук хийд одоо яг Кайлас уулынхаа хойд хан талд байр гэдэг. Кайлас уулын хойд хан одоо ингэж харагдаж байна. Тэгээ өнөөдөр өмнө хэлсэн яг үүлэрхэг байгаа учраас хойд хан маань бас их тийм гоё харагдахгүй байна. Оройн яг харагдчихгүй байна. Тэрнээс яг ханны хэсэг нь сайхан харагдаж байна. За Кайлас уулын хойд ханыг харж байна уу? За манай групп харин өнөөдөр харьцангуй сайхан жиг турдаар яваад тэгээд хүрээд ирлээ. Одоо Дерапук хийдэ үзчихэд тэгээд Рест хаустаа байна. Цаагуур тэр цаа харагдаад байна. За ингэж энэ хойно харагдаж байгаа нь Дерапук хийд. Дерапук хийдэд хамгийн чухал нь одоо мял богд энэ агууд бяцлал хийж ирсэн юм байна. Тэг манай гайди ярьснаар энэ хийдийн одоо суурийг тавилцахад энэ Нара банчингийн гээд байдаг штэ. Тэр гигантын мял богд хоёр энэ хийдийн одоо суурийг тавьсан гинэ. Тэгээд энэ хийдийг энэ Дерапук хийдийг мял богд Нара банч хоёрыг хамтран барьсан хийд гэж үздэг юм байна. Тэгээд нарийн тодорхой зүйлүүдийг гайдаас асууж байгаа. Тэгээд тодорхой хэлж өгнө. Монголын мөргөлчний Кайлас уултай хамт селфи хийж байгааг авах. Яа.
This way. Хөтөө ирмэж тасарсан юм болов. Мөргөлж байгаа юм байна. Суугаарай. За дээр пук хэд дээр манайхан ирлээ. За дээр пук хэд дээр ирсэн манайхан одоо энэ тачаага орхиод тэгээ хийтдээ орж танилцсанаа. Дирапук хэд түрүүний хэлснээр Кайлас уулын хойд хананд байдаг. Хойд талд байдаг юм хэд байна. Дирапук хийдний одоо юу дээр гэдэг гараад ирсэн сууж, балкон дээр нь гараад ирсэн сууж. Тэгээд энэ хийдийн X байна. Энэ хийдийн агууд Нялбогд за гүүрэн ирэн бүчээ сууж байгаа. Дараа нь Лаван Батамжуна Монголоор. Лаван Батамжуна Монголоор тэр хүн 8 дугаар зуун сууж байсан юм байна. За түүний дараагаар Ниларапа буюу Нялбогд тэр хүн энд сууж байсан гэнэ. Түүний дараагаар Күнцэнбэ гинүү Күнцээ гинүү одоо та нар нэрийг олоод мэдчих байдгүй. Бас тийм хүн энэ хийдэд сууж исэн юм. Тэр хүн чи одоо энэ Кайлас уулын горооны замыг тавьсан юм байна л да. Тэгээд тэр нөгөө тэр доор Миний нүүрэн гэсэн амар хав гар юм гараад ирсэн. Юу яа сүлээс нь Кайлас уул маань бидэнд оройгоо харуулж байна да. За